чинь одоо тэр байгууллага тэгээд эцэг эхчүүд чинь нөгөө яг бүснээрээ юу болж байгааг гэж байгаа юмсахгүй юу? Тийм болохоор бүр болоод төрд нөлөөлөд бид нар одоо эвлэлийн хатаар ийм хийж байгаа нэ энэ дутагдаад байгаа төрд нөлөөлөлт хамгийн том зорилго. За тэгээд төрд яаж нөлөөлөх юм бэ та нар гэж магадгүй. Тэгвэл нь штэ зүгээр ердийн эцэг их би 20 жилийн өмнөөс эвлэлтэй өвдөө болоод энийг дагсан энэ халбаар орж ирээд тэгээд 20 жил гарan тасалдгүй явж байгаа нь юутай холбоотой юм бэ гэхээр энэ эвлэлцээ гэдэг өвчин чинь зүгээр нэг имээр зүгээр нэг мис заслаар маш амархан идчихдэггүй одоо аян нууж аргын даахад хэцүү өвчин учраас ингээд тасалдгүй явдаг хүмүүс ч байна, замаасаа эдгээс сайхан боцсон хүмүүс ч байна, нийгмийн харилцаанд орсон хүмүүс ч байна, орж чадах хүмүүс ч байна. Тэгэхээр зэрэг чадварчсан эцэг эхчүүдэд чадварчуулаад манай байгууллагын гол зорилго нь тэгээд чадварчсан эцэг ихээр одоо манлайлуулаад тэгээд төрд нөлөөлөх. Энэ төрд нөлөөлөх гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр бид нар жагсаа цагтаа хийх гэдэг юм биш. Нөгөө дорой юм болж байгааг дээш нагаад тэгээд одоо яг энэ зүйл заалт нь бидэнд хэрэг болоод байна гэдгийг одоо ойлгох гэсэн. Тэгээд би надад баг минут байгаа учраас хамгийн сүүлд гарсан хоёр хууль эрхийн актыг танилцуулъя гэж бодож байна. Нэгдүгээрт нь болохоор зэрэг эрүүл мэндийн сайдын нөхцөл зөвшөөрлөөр 2022 оноос гадны улс орнуудад өргөн эрхлэж байгаа Солонгосоос 44 нэр төрлийн юм, Германаас 10 гаруй нэр төрлийн юм орж ирсэн. За яг энэ имийг оруулж ирэхэд манай холбоотой яг би түрүүчээд компьютер дээр суугаад олон улсын стандартад нийцсэн юмнууд яг одоо энийг хэрэглээд байгаа юм байна гэдэг ерөнхий нэршлэр нь одоо ингэж төвөглөд 27 нэрийн имийг мэдрэмжийн салбар зөвлөгийг дамжуулаад та нар энийг хянаад өгөөч. Манай эцэг эхчүүд яг ийм юм хүүхдүүд ийм юм хэрэглээд байгаа юм байна гэдгийг хяналтайгаар мэрэгчлийн хүмүүсээр хянуулаад тэгээд энэ юмнуудыг одоо цаанаас нь анх ирж 22 онд оруулж иржсэн. Тэгэхээр 22 онд энийг сайдын тушаалаар оруулж ирэхдээ нөхцөл зөвшөөрлөөр манайх мэрэгчлийн хүмүүс бүгд болж байгаа тийм нөхцөл зөвшөөрлөөр орж ирээд тэгээд энэ яасан гэхээр 22 онд зөвхөн хүүхдэд 100% өнгө олгон насны хүрчид 70% өнгө олгоно гэсэн байсан. Тэгэхээр би тэгэд бас албан тоод өгөөд ингээ өөрсдөө яваад яг манай албанаас энэ зүйл заалтан дээр энийг нэмээд өгөөч гэсэн одоо эрүүл мэндийн яамд одоо энэ бичиг тооцоолыг өгчөөсний үндсэндээ насанд хүрэгчид оруулаад бүх насныханд одоо эвлэлсэн эсрэг эмийг төр хариуцаар олгож олно гэсэн сайдын тушаал 2022 оны 407 дээр нэмэлтээр 0.6 гэсэн тушаал гараад тэгээ бүх насныхаа олохоор болсон. Энэ бол маш сайшаалтай хэрэг гэж бодож байна. Тэгээ дээрээс нь зэрэг энийгээ дараад эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2025 оны 1 сарын 23-нд гарсан 04 тод одоо тогтоол гэж байгаа. Энэ тогтоолоор юу заасан юм бэ гэхээр энэ юмнуудыг олон улсын нэрслэр зоогоод энэ амбулатороор төр хариуцаар олгож болно гэж заасан байна. Тэгэхээр энэний нэг болохоор хэдүүгээр төр бидний мэдээлэл хангах шаардлагатай ч гэсэн манай инженер ямар зав үйлээ төрийн ажилчид бас бичиг цаасандаа хэрхэн дарагддаг гэдэг. Энийг бас хөнгөлөгч гэх юм уу эцэг эхчүүдэд тус олох зорилгоор бид нар энийг одоо хүмүүстэй яг таниулаад та нар ингэж авч болох юм биш. Амбулатороор ингэж 100% өнгө авч болох юм биш үү? Хүүхдүүд яг 100% хэдийгээр өнгө авч байгаа ч гэсэн даатгалаар хоёр системээс нэгэн даатгал нэгэн төр хариуц. Тэгэхээр 70% хөнгөлөлттэй бас яваад байгаа хүүхдүүд байгаад байгаа програмаас ч болж байгаа юм юунаас ч болж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бас энэ 100% хөнгөлөлтөөр төр хариуцаар авч болох юм байна гэсэн энэ хууль эрхийн акт ингээд 2025 оны 1 сард гарсан байна. За ингээд гараад өдөр нутгийнхаа өнөөдөр хүртэл яаж ирэх код өгж явуулаад эвлэсэн юм авдаг байхгүй юу? Одоо Баяуулгын сагсаас хүмүүс ховдын ямар ч сум байдгийг одоо захны тэр 1000 км-ийн цаанаас код өгж юм авдаг. Тэнд нөгөө эвлэсэн юмнууд одоо энэ 44 нэр 10 гаруй нэр гэдэг байгаа шүү. Энэ юмнууд байдгүй. За тэгэхээр тэр хүмүүст яг орон нутагт нь авах боломжоор хангасан зүйл заалт хангасан хууль эрхийн акт байхгүй юу? Яг төр хариуцаар одоо амбулатороор эмчийнхээ нөгөө зөвлөгөөнөөр ороод хурлаар ороод энэ нэмийг энэ хүүхд ууд юм байна гэж доктор эмийн сандаа аваад олгочих юм зүйл заалт байгаа. Хүүхэд насанд хүрсэн хүүхэд. Тэгэхээр энийг ингээд гараад жил гаруй болгоод бидний нэг явж байгаа ажил за хууль эрхийн суулгаад өгчлөө. Зорилгынхоо төлөө газар дээр хэрэгждэг вэ. Тэгэхээр бид нар орон нутгийг одоо жишээлбэл ховдын сайн жишээ би дандаа муу юм яа сайн жишээ. Сайн жишээн дээр одоо Сабрил гээд нэг ширхэг 5000 төгрөгийн үнэтэй юм байгаа байхгүй юу? Энийг бизнес синдром гэдэг одоо юмч хүмүүс гэж байгаа. Тэгээ манай 3 хүүхэд ховдод хэрэглэдэг. Тэгэхээр энэ зүйл заалтын Канада пайлаар явуулаад за ийм хууль эрхийн акт гарсан та нар хөөцөлтөө гэдэг ховдын 3 хүүхэд одоо энэ юм аваад ууж байгаа асуудалгүй. За гэтэл яаж юм бэ? Одоо энэ муу жишээг нь ярьж байна. Хаангийн эрүүл мэндийн нэгдэлтээр одоо энэ Кипра, Канадич тэгээд Афидын Окс програм авсан. Энэ 3 юмыг авахаар 5 сараас хойш хөөцөлсөн юм байна. Тэгээд хөөцөлтөд өнөөдөр хүртэл авч чадаагүй. Тэгэхээр энэ яг
бүгд хууль хэрэг болохоор тэр хотыг эзгаарч хэрэгжин энэ хотод хэрэгжин яг нэг хэрэгжих үндсэлтэй байхгүй. Тэгэхээр ингээд авч чадахгүй байгаа нь яг юунд байгаа. Одоо манай баян зүрхэд байгаа бас хоёр ээжийн сабрил гэдэг хамтны авцсан юмыг одоо хөөцөлдөд байгаа байхгүй. Авраас хойш төлөв өнөөдөр хүртэл авсан. Тэгэхээр би энэ дээр та яагаад энийг яриад байгаа юм бэ гэж магадгүй. Яг бодит амьдрал ийм байна, бодит кейс ийм байна. Тэгэхээр энэ дээр та мэддэг хүмүүс нь туслаад бидэнд энэ хууль эрхээ авдаг хэрэгжүүлэх талаар одоо тусламж дэмжлэг эцэгчүүдээ үзүүлээрэй. Биднэрт энэ маш чухал хэрэгтэй юм шүү. Имээр эмчилдэг, имээр хянагддаг гэдгийг болгон болгож байгаа юм шиг. Энэ өмнөхийг хараад за харж хэрэггүй. Юу яасан? Уучлаарай. Энэ нөгөө нэг одоо би сая хан үйлдвэрийн эрүүл мэндийн төвийн жишээлтэй шүү дээ. Ингээ олохгүй байна гэсэн. Эрүүл мэндийн нэгдэл гэдэг яг харьяалалтаа ингээд хоёр байгууллага болж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн нэгдэлээр яг одоо түрүүний Oxford Pharmaceuticals гэж Германы имийг аваад ууцсан манай хүүхдийн ээж энд ирсэн сууж байгаа байхгүй. Тэгэхээр яг зэрэгтэй юм хоёр газар нэг нь олгодгүй, нөгөөт нь олгодог. Хууль эрхийн үндслийг бүгдээрэнд нь ижил гიშ бүртгээсэй гэсэн үүднээс би та нарт туслаасай дэмжээсэй гэдэг яаж байгаа. За тэгээд надад олгогдсон юмуд ерөнхийдөө олгошооллоо. Ингээд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай. Тэгээд ихтэй хүмүүс эрг хандлага түгээцгээе. Бүгдээрээ бид бүхний дундын одоо хантын ажиллагаанаас эвлэгцээстэй хүмүүс одоо нийгэмд зөв байр суурь олж нийгмийн одоо сайн амьдрах боломж байдаг. Түүнээс ганц эмчийн үргэлж ганц арга гэрийн үргэлж тийм болохоор энийг тайлбарлаа. Би зүгээр сайн дураа ажилтан жирийн нэг ээж хүн байна.